санаачилж байгаа зарлаа. Энэ дээр та ямар байр суурьтай байнаас? Тэгээ би хуулийн тексттэй танилцж ээж өөрийнхөө байр суурийг бол эцэслээ хэлнэ. Ерөнхийлөгч хууль санаачлах хэрэгтэй. Хууль санаачлах хэрэгтэй субъектийн хувьд хууль санаачилсан байна. Энэ хуулийн санаачлахтаа гаргаж тавьж байгаа асуудал байгаа учраас хууль санаачлагдж шít. Тэр асуудал бол нэр байгаа штэ. Их хурлд энэ чинь анхааруулга өгж штэ. Наа чин ийм асуудлууд байгаад байна шүү. Тэгээ энэ асуудлыг ингэж тавьж ээж их хурл өөрөө за энэ нэр энийг ямар нэгэн байдлаар би шийдэхгүй бол ч олон түмэн энийг яриад байгаа. Олон түмэн ярьж байгаа юмыг ерөнхийлөгч бол олон түмэн яриад та нар сонсохгүй бол би хүч нэмээд тавьж байна. Одоо та нар наатаа шийдэ гэдэг асуудал тавьж байна. Ер нь үндсэн хуулийг өөрчлөх нь буруу шүү гэдэг асуудлыг хамгийн их тавьж исэн. Тэр үедээ сайн муу хөлүүлж исэн гişүн би байна. Та нар компаниуд одоо танаа ингээл хэвлэлийн байгууллага оронтойгоо 65% нэмнэ гэвэл та нар хүчрэхгүй шүү дээ, дийлэхгүй шүү дээ. Нэг гарын үсгээр нэг одоо дор шийдэх тийм асуудал биш шүү дээ. Оронтойны асуудал 65% нэмнэ гэж тийм биз дээ. Тэгэхээр тэр өөрийнхөө оронтойны асуудлыг шууд 65% нэмж байгаа байхгүй. Тэгээ энэний чинь ард би наадах чинь зөвхөн ингээ гişүүд нэмэгдснээр асуудал болохгүй 65% чинь ард наадах чинь чөлөөтэй улс төрчих эрхтэй тэр нь хуулиар хамгаалагдсан ийм албан тушаалтнуудын тоог 65% нэмжээ. Тэгэхээр улс төрчлөлтийнх нь хэмжээ 65-аар чинь хязгаарлагдахгүй шүү. Тэр бол бүр хязгааргүй их нэмэгдчихэж байгаа юм аа. Энэний чинь дагуу үр дагавар гарна шүү. Асуудал болно шүү гэдээс одоо болж байгаа нь энэ багхгүй. Төсөв нэмэгдэн дийлдэхэ болно шүү гэсэн Монсын ерөнхийлөгч бүр 20 50-ад оруулж ирээ үстэ. Би 30 жилээр хүмүүс бүр тэр үед муу хэлээд нэг жоохон нэмэгдлээ гэдэг төсөв нэмэгдэж юу шалтын гэдээс үгүй тийм биш та нар тэгвэл 30 жилээр хараарай. Монгол улсын 90-ад оны төсвийг 23 оныхтай харьцуулахад 140 мянган хувь өссөн байдаг байхгүй. Хувь штэ 140 мянган хувь 1400 дахин 2 дахин өснө гэж 100% бидтэй. Тэгэхээр танаа одоо хэвлэлийн байгууллагын төсөв 140 мянган хувь өсөх үү? Тэгвэл та нар ч одоо баяр наадамыг сүйдүүлнэ үсттэй. Тэгэхээр төрийнх тэгж нэмэгдсэн байхгүй. Би тэг 30 жилээр хараараа гэдээсээ 30 жилч хүлээх шаардлага гараагүй. 365 хоногийн дотор Монгол улсын ерөнхийлөгч тэр төсвүүдээр чи 20 тавиад наадах чинь бүр замбараа алдлаа гэдээ орж ирээ үсттэй. Одоо яг тэрнтэй адилхан энэ дээр энэ улс төржилт энэ асуудал чи өөрөө асуудал болоод Монсын ерөнхийлөгч асуудал тавьж шээ. Шийдлээ бол энэ дээр яг цаад нөгөө хөндөж байгаа асуудал өөрөө үнэхээр хуулийн хүрээнд харахгүй болохгүй. Би тийм учраас текстийг хараад үндсэн хуулийн контекстэнд үндсэн хуулийн хүрээнд өөрөө шинжилж судалж үзчихээж өөрийн яг байр суурь энэ дээр гаргана. Мөн түншлэн Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр нөгөө парламентэд тогтолцоо бол Монгол улсын одоо аюулгүй байдлын баталгаа гэдээ орсон байна. Тэгэхээр парламентэд тогтолцоо ямар нэгэн байдлаар одоо тогтвортой байдалд нь юм уу сөргөөр нөлөөлөх үс тийм одоо үр нөлөө гарах уугүй юу гэдгийг эрх зүйн талаас нь бас судалж үзэх хэрэгтэй. Тэгэхээр ийм зүгээр нэг сэтгэлийн хөдлөлөөр биш. Би бол энэ дээр яг үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал энэ бүх юмнуудыг эрх зүйн их сурвалжуудыг бүгдийг нийлүүлж харж ээж энэ дээр өөрийнхөө байр суурийг хэл. Тэгэхээр тэн дээр бол нөгөө парламентын өөрөө дархлаа тогтвортой байдлын асуудал гарч байгаа учраас шийдлээ ямар байх ёстой вэ гэдгийг их хурл өөрөө шийднэ. Ерөнхийлөгч асуудлаа тавиад өглөө шүү дээ. Одоо тэгээ шийдлийн их хурл та нар өөрийнхөө бүрийн эрхийн хүрээнд шийдээ. Асуудал ч юм бол байгаа шүү гэдгийг хэлээд гэсэн. Одоо тэгээ их хурл шийднэ. За баярлалаа. За